Dev Summit 2026 арга хэмжээний студиуд эргэн тавтай морил. За бид нэр Dev Summit арга хэмжээний үеэр онцлог илтгэгч нарыг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байгаа. За энэ удаагийн зочноор бол Boost CGM болон Tori AI компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал оролцож байна. Тэгээд таны хувьд одоо нэлээд олон удаагийн Dev Summit-д оролцож ирсэн баг. Тэгээд энэ удаагийн Dev Summit-ийн бас мэндийг хүргэе. За таны илтгэл хэр болж өрнө? Баярлалаа. Тэгээд уулзаж ярилцсад баярлалаа. Тэгээ Dev Summit айгуу таалагддаг. Манай илтгэл дажгүй гоё болоод өнгөрлөө. Ямар нэг асуудалгүй. Тэгээд Dev Summit-ийн өрөөнд болохоор developers буюу яг энэ юм бүтээдэг, програм бичдэг хүмүүс цуглараад хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцдаг болохоор айгүй их таалагддаг. Тэр талаараа. Баярлалаа. Таны хувьд Boost CGM нь бол сүүлийн овоод жил нэлээд доктортой үйл ажиллагаа явуулаад за Монголын одоо энэ онлайн орчинд байгаа дижитал сурчлагаан дээр бол бас нэлээд шинэлэг зүйлсүүдийг хийгээд явж байгаа тийм. Таны яг энэ одоо шинэ Fotocom үүссэн байгаа Tori гэдэг компанийнхаа тухайд бас ярьж байгаа. Тийм. Сүүлийн үед ер нь AI гарч ирээд хэсэг хугацаа өнгөрлөө те. Тэгэхээр сүүлийн 1-2 жил бол agentic AI гэдэг айгүйх бүр ингэ давлгаалаад амьдрал айгүй хүчтэйгээр орж ирж байна. Тэгэхээр ингээ AI гэдэг маань зүйл амар ухаантай зүйл байгаа те. Тэгээ юм айгүй ухаантай тарих шиг те. Agentic буюу agent болоод ирэхээр нөгөө тарих амар ухаантай зүйл маань хөл гартай болоод эхэлж байгаа гэсэн үг те. Өөрөө юм хийдэг, тусалдаг, юм action буюу те туслах хөдөлгөөн хийгээд юмнууд хийгээд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр амьдралд хүчтэй орж иж байна. Одоо хамгийн эхлээд бид нар яг бид нар шиг юм код бичдэг программист хүмүүсийн амьдралд бол маш хүчтэйгээр сүүлийн 1-2 жил орж ирээд сүүлийн 1 жил ерөөсөө бидний яаж ажиллахыг бүр оронгоор нэрвүүлээд амар өөр болгоцсон. Өмнө нь бол ингээл кодоо ингээл мөр нөчөөл ингээл судаг гэсэн бол одоо нөгөө LLM маань өөрөө AI маань өөрөө бидний бүх кодыг ингээ бичээ өгчдөг те. Бид нар зүгээр хар суужгаад хинаал ингэдэг зүйл болоод бидний бүтээмжийг ажиллагааг бүр маш өөр болгоод өндөр түвшинд хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ agent гэдэг маань бол одоо эхлээд яг эхний хамгийн түрүүнд бид нар шиг хүмүүсийн ажил дээр орж ирж байна те. Тэгэхээр ингээд цаашаага болохоор төрөл бүрийн ажилтай хүмүүс рүү төрөл бүрийн компани руу ингээ нэг нэгээр ороод явна те. Тэгэхээр ингээд ирээдүйд бол энэ нь бол хүмүүсийн яаж ажилдаг, компаниуд яаж ажилдаг хүчтэйгээр нэвтэрч байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө айгүй тийм гоё боломж байгаа. Тэгэхээр компаниуд бол яг энийг сурж нэвтрүүлэх бол бүх компанид юм хэрэгцээ үүснэ. Тэрэн дээр нь бид нар илүү ноу хаваа мэдлэгээ хуваалцаад ингээд системээ нэвтрүүлээд энэ гоё AI нэвтрүүлдэг agentic AI усардаг энэ бүтээгдэхүүнийг санал болгодог тийм стартап шинэ компани байна тийм. Та бүхэн яг Монголын зах зээл дээр өршөлж гинөө ер нь бас олон улсын зах зээл рүү тэлэлт хийж гинөө. Тийм түрүүний чиний дурдсан Boost CGM гэдэг AdTech платформ маань бол одоо эхлээд яг локал байгаа тийм ингээд Монголын хамгийн их хүмүүс хандлттай олон систем дээр ингээд холбогдсон. Энэ AI гэдэг маань болохоор өөрөө бол энэ глобал явах боломжтой байгаа энэ төрлийн. Дэлхийд даяараа болохоор энэ AI гэдэг чинь эхлээл энэ давлгаа явж байна тийм. Тэгэнгүүт эн чинь ингээд дэлхийг нийтээр ингээд хамарна ингээд цаг хугацаа өнгөрөхөөр тэгэхээр энэ Монголд ч адилхан өөр улсууд ч адилхан Европ Аз хаанч байхаас үл хамааран энэ нэг амар гоё гараад ирсэн энэ төлийг бүх хүмүүс болон компаниуд хэрэгэлдэг болох тийм хэрэгцээ үүснэ. Тэгэхээр зөвхөн бид нар ингээд Монголдо партнертай хамтарч байгаа ингээд хамгийн түрүүнд гоё нэвтрүүлээд тэгээд цаашаага болохоор энэ хэрэгцээ ингээд байгаа бүх газар руу тэлж явах боломжтой. Тийм. Тэгэхээр энэ бол одоо хүмүүс Америкч бүх газар тэгээд байгаа. Шинийн бүтээхэд компани байгуулахад технологи хийхэд ингээд түүхэнд хамгийн гоё 90 үе ирээд байна гэдэг. Тэг яг гэвэл ингээд AI ашиглаад маш олон гоё бүтээгдэхүүнүүд технологиуд хийх боломжтой болсон. Тэгэхээр бол ингээд юу хийх боломжтой гэдэг opportunity боломж бол маш их байгаа. Тэгэхээр амар exciting бүр айгүй гоё үед хэдүүл амьдарч байна. Бас нэг талаараа одоо хиймэл оюун ингээд ажил орлоо за орлохгүй маа гэхэд хийж байгаа ажлыг маань өөрчилж штэ. Та бүхний хувьд бол одоо би бас сүүлийн үед ингээд хөгжүүлэгч найзуудын харангууд анх бол ингээд код биш суудаг гэсэн бол одоо зүгээр чатлаа сууж штэ тий. Нэг LLM-тэйгээ чатлаад одоо энийг ингээд өггээд тэнгууд ингээд өөрчилж байна тий. Тэгэхээр энэ өөрчлөлт гэдэг чинь бас нэг талаараа жоохон аимшигтай зүйл штэ тий. Хүн ингээд 10 жил 20 жил 30 жил хийсэн юм нь өөр болох гээд байна гэж штэ тий. Тэгэхээр та бүхэн яг ингээд ялангуяа одоо компаниудтай тулж ажиллаа. За магадгүй тэр уламжлалт компаниуд гэсэн байгаах тий. Яаж яг хүлээж авч байна? Одоо AI ийм эйженсиг сургаад тий одоо таны ажлыг чинь ингээд орлоо та ингээд хянах юм аа энэ ярингууд хүмүүс ингээд айцтай хүлээж авч гинүү баярлаж хүлээж авч байгаас жоохон цөөхөн болоо гэж бодоод тий. Тэгэхээр янз бүрийн компаниуд хүмүүс янз бүрээр хүлээж авна тий. Тэгэхээр яг энэ маань яг юу юм бэ? Юу чаддсан юм бэ? Яах гээд байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ анхнаасаа зөв ойлголттой зөв болчих юм бол энэ аимшигтай зүйл ерөөсөө биш байгаа. Одоо бидний ажлын бүтээмжийг сайжруулдаг зөндөө зүйл байна. Хамгийн энгийнээс ус компьютерээс ахуулаад тэрэн дээр байдаг гоё програмууд гэх мэт бидний ажлыг бүтээмтэй болж байгаа ажилласаа хийхэд тусгай зөндөө зүйл байдаг. Тэрэн шиг л эн чинь зүгээр нэг юм түүл буюу юм багаж орж ирж байгаа. Тэгэхээр шууд ирээд бидрийг ингээд replace хийгээд ингээд солиод ахна хашаа тий. Тэгэхээр бид нар өөрсдөө илүү бүтээмжтэйгээр илүү хурд
хурдан илүү сайн ажиллахад нэг гоё түүл буюу багаж гараад ирсэн гэсэн үг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт энийгээ л яаж сайн ашигладаг болох вэ те? Тэгэхээр ингээд компани болгоо энийг янз бүрээр хүлээж авна. Одоо бид нар нэг юм 100 хүнтэй компани те. Тэгвэл 100 хүнтэй компаниараа ийм бүтээмжтэй ажилладаг байсан бол AI энэ хиймэл үеийнхнийг ажиллаад бараг бүр 500 хүнтэй компани шиг те. Өмнөхөөрөө бол 500 мянган хүнтэй компани шиг ажиллах боломж олдож байгаа юм. Тэгэхээр бид нар илүү хурдан ажиллах нь, илүү бүтээмжтэй ажиллах нь гэдэг боломж үүсээд ихэнх компани бол тэр талаас нь илүү гоё боломж гэж харж байгаа. Тэгээ нөгөө талаас бол яг хуу бид нар 100 хүнтэй ажилладаг болоодс нь AI ашиглаа бараг 50 хүнтэй ажилладаг боломж болох нь шүү дээ те. Ингээд зарлаа хэмнэхнээр тэр бас нэг талаасаа үнэн. Гэхдээ нөгөө компани маань удирдлагууд нь энийг яаж хүлээж авч байна, тэгээ ямар зорилгоор ашиглах гэдэг нь гэдгээс л шалтгаална. Тэгэхээр ингээд ерхэд нь харуул Америкч Монголч аялал талаас нь ашиглаж байгаа компаниуд байна. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээлүүд мэдээж маш их хөдөлгөөнд оролцсон те. Таны саний ярьж байгаа шиг мэдээж компаниуд илүү хүмүүс авах нь нэгдэлт байна. Мэдээж одоо ажлын байрны цомгтолц явагдаад эхэлсэн байна. Тэр энэ цаг үед хүмүүс ер нь ирээдүйд ажилтай орлоготой бай гэх юм бол ажлын байраа харгалж үздэг юм бол яг хиймэл оюуны хийж чадахгүй. Гэхдээ хүний хийж чаддаг юм яг юу юм бэ? Бид нар яг ингээд одоо бага байхад за 10 жилийн өмнө жишээ нь ярих юм бол код бичээ сурчгаа, програмч ирээдүйд бүгдээрээ код бичээ сурах хандлага байсан тий. Гэтэл одоо тодорхой хэмжээнд тэр чинь өөр болчлаа тий. Тэнгүүд одоо магадгүй ингээд 10-тай байгаа хүүхэд ч юм уу тий. 10 жилийн дараа ямар скил энэ хөдөлмөрийн зах зээл дээр хүнийг яг хамгийн одоо эрэлт өндөртэй байлгана гэж та боддог. Эхний асуулт нэг LLM хиймэл авах юу хийж чадахгүй байна гэвэл эхлээд энэ анх гарч ирэхдээ төрөхтөө нэг юм ухаантай гэхдээ ийм абстракт буюу хиймэл зүйл гарч ирсэн. Юм асуунгууд айгүй гоё бүх юмыг мэддэг, гоё тайлбарлаа өгчдөг. Тим үе тэгээ нөгөөдхөнтэйгээ зүгээр чадалдаг те. Тим үе явж байгаа сүүлийн 1-2 жил бол нөгөө эжентик буюу энэ өөрөө нөгөөд чи юм хийж чаддаг болоод ирлээ те. Одоо компьютер дээр хийдэг бүх юмыг чаддаг болчихлоо шүү дээ өнөөдрийн байдлаар. Тэгэхээр ингээ Excel дээр, PowerPoint дээр тайлан бэлтгэх бид нар компьютер дээр юу суугаад юу хийдэг бүгдийг хийж чаддаг болчихлоо. Тэгвэл эн чинь стил нөгөө дижитал хэв маягаараа байгаад байна те. Тэгэхээр нөгөө өөрт нь нөгөө түүл хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо түүл гартаа очиж шууд ингээ очиж байшин бариад авахгүй. Тэгвэл нөгөө байшин барьдаг зүйлийг холоос өдөртөж ухаантайгаар өдөртөж болж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ бол ингээд нөгөө LLM-д бид нар ингээд багаж буюу төлүүд ингээд өгөөд авах тусам хийж чаддаг юм тэлээд явна гэсэн. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд хүн алсаас юу өдөрт хийж чадж байгаа бүгдийг тэр ухаантайгаар хийж чадна гэсэн. Тэгэхээр очиод байшин барихгүй ч гэсэндээ байшин барьдаг робот машин гараад ирэх юм бол тэрийг өдөртаад хүний оролцоогоор хийж чаддаг байна шүү дээ. Энэ бол ингээд цаашаа ингээд тэлээд явна. Юун дээр тэр яг хүмүүс ямар скиллтэй байх хэрэгтэй вэ гэдэг дээр бол одоо эндээс хоцрохгүйгээр сайн өөртөө ингэж сурж явах хэрэгтэй. Одоо манай ээж одоо үр хангаад байдаг 56 настай. Тэгтээ бүр ChatGPT-тэй амар харьцдаг. Ингээл бүх юмаа ChatGPT-тэй зөвлөөл нөгөөдхөөсөө ингээл хоол хүнс эрүүл мэнд юу байдیں те. Тэгэхээр тэр бол ингээл баг супер юзер болцсон те. Тим хүн ингээд утсаараа дамжуулаад тэр AI-гийн бүтээмжийг айл ингээд хэдийн өөртөө ингээд шингээсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд илүү хурдтай ингээд тэлээд явна. Тэгэхээр нөгөө компьютер дээр сайн ажилдаг хүн гэдэг шиг AI дээр сайн ажилдаг хүн байвал өөрийн чинь бүтээмж болон үнц нь ингээд өсөө явна. Тэгэхээр нөгөө өөр нэг зүйл хэлэхэд нөгөө яг бидний ажлын хувьд бид нар чинь өмнө ингээд инженерийн дотор ингээд салдаг байсан байхгүй. Фронт эндийг хийдэг, бэк эндийг хийдэг буюу хүнд харагдаг хэсгийг хийдэг, артлынхын хэсгийг хийдэг. Тэгээ нэг мобайл аппликейшн хийдэг гэдэг ингээд дизайнер ингээд салдаг байсан бол тэгээ бүгдийг хийж чаддаг хүнийг full stack enter гэдэг байсан бол одоо бол нэг эйжентээр ашиглаад AI-га ашиглаад бүгдийг нэг хүн хийж чаддаг болчихж байгаа. Тэгээ өмнө full stack гэдэг ойлголт чи одоо болохоор би нөгөө нэг back end front end код бичдэг байхаасаа болоод би дизайн хийж чаддаг, project management хийж чаддаг, бас код хийж чаддаг гэд өөрийнх нь ингээд скил нь чадвар нь бүр ингээд тэлчихэж байгаа. Тэгэхээр ингээд энийг ашиглаад хүн болгоны чадвар ингээд тэлээд байна те. Тэгэхээр эндээс хоцрохгүйгээр хурдан сураад гоё эзэмшээд ингээд чадвараад хилээд явъя. Тэгэхээр ингээд зөвхөн Монгол улс дотор ингээд өрсөлдөх биш та хэдүүлээ Монголоос хэдүүлээ компаниараа ч юм уу хүүнээрээ ингээд дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр ингээд бүгдээрээ нийлээд гоё бүтээгдэхүүн гаргаад гоё сервис гаргаад өөрсдийнхөө үр бүтээмжийг ашиглаж Монголоо хөгжүүлэхээс гадна глобал түвшинд бол өрсөлдөх маш гоё цуг ирээд байна. Одоо энэ өөрчлөлт чинь ингээд бүх нэг шейкигээс гисэрж байгаа байхгүй. Америкч байсан, Монголч байсан. Тэгэхээр шинийн бүтээхэд илүү хурдтай хөгжихэд бол маш гарч ирэхэд бол маш гоё цаг үе ирээд байна. Тэгээд бид нар яг нөгөө англи хэлийг дэлхийн хэл гэж ярьдаг шиг та яг сайн хэлж байна те. Монголд нэг AI гоё юм хийчих юм бол тэр чинь Америк нөө Аз нөө Европ нөө хамаагүй ажиллана те. Бид нар хамаагүй яг нэг боломжийг авахыг гэсэн хүмүүст бол маш гоё цаг үе, маш юм сонирхолтой цаг үе. Багийн интернетийн хувьсгалаас илүү ийм том цаг үе бидний өмнө байна гэж байна. Дээрээс нь өглөөний ихтгэл дээр AMD-гийн хүн ярьжсэн бид нар ингээд хөгжил төвчлөл болгоно мэдээж ингээд өөрчлөлдөг. Гэхдээ жишээ нь
морь ундаг хүн байж ийснаа машин унахгүй гэдээ байсан бол тэр хүн өнөөдөр хаана байх вэ те? Нэг бизнес хийдэг хүн байсан онлайн захиалга авахгүй гэсэн тэр хаана ах вэ гэдэг. Яг адилхан бид нар хиймэл оюуныг ашиглахгүй юу гэдэг бол яг саяных шиг юм асуулт юм аа. Тэгээд дасан зохицох чухал юм аа. Тэгээ монголчуудын хувьд бас саяны гадаад итгэгч нар бас нэлээд ярьж байлаа. Монголчуудын хувьд ер нь ингээд суйраасаа соёлоосоо нэлээд сайн дасан зохицох чадвар сайтай. Уур амьсгалын уур амьсгалдаач байна уу, соёлын хувьд байна уу те. Тэгэхээр бид нар бол энэ гоё цаг үеийг гоё боломж гэж хараад урагшлах хэрэгтэй байна гэдэг бас таны хийж байгаа зүйлсээс ярьсан ярианаас бас ойлгож байна. Тий, тэглгүй яах вэ? Би одоо Америкт бас олон жил сурч ажилласан. Тэгээд Монголд ирээд бас ажиллаад ингээд анзаарч явах тийхүү Америк Монголын хооронд ялгаатай зүйлүүд байгаа. Тэнд илүү их том зах зээл гэдэг ч юм уу янз бүрийн ялгаа байгаа. Тэгээд зарим зүйлээрээ ч бид нар дутуу байгаа Америкийн ард. Гэхдээ нэг зүйлээр бол ерөөсөө дутхааргүй маш гоё байгаа. Тэр нь талант. Одоо би энд ирсэн арга хэмжээнд ирсэн энэ оюутнууд, хүүхдүүд, ажилчид эдрийг хараад бол маш авьяастай, маш ямиг хурдан сурдаг, юу ч хийж чадхаар тийм залуучууд байна. Тэгээ энэ нь ерөөсөө дэлхийн альч хаанч хүмүүсээс дутхааргүй энэ гоё хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүс маань энэ хүмүүстэйгээ хамтраад би ингээ юу ч хийж чадах юм шиг санагдаж байна те. Тэгэхээр бол ийм арга хэмжээ болоод ингээд бид нар хоорондоо мэдлэгээ хуваалцаад ингэж гад бол маш баяртай байна. Тэгэхээр түрүүний өөрөө чи хэлсэн шиг бүх хэлийг мэддэг гэдэг шиг ChatGPT одоо чинь монгол хэлийг амар сайн мэддэг болсон. Манай ээж бол ерөөсөө ChatGPT монгол хэлээр л ярина те. Тэгэхээр ингээд бүх улсын хэлийг ингээд амар сайн мэддэг болсон те. Тэгээ энэ чинь цаашдаа ч илүү сайжраад явна. Тэгэхээр одоо манай ээж шууд интернетээс ороод зарим шууд тэр авч чаддгүйсэн мэдээллийг энүүгээр ашиглаад шууд ингээ авчиж байна те. Тэгэхээр ингээд энэ бол цаашдаа одоо юм гоё цаашдаа цаа ингээд хөгжөөд улам хүчрхэг болоод явна. Тэгэхээр амар exciting гоё цаг байна. Баярлалаа. Тэгээ та бүхний бас хийж байгаа үйл ажиллагаа энэ компанийн стартап төсөл нь бас Монголын тугыг гоё юм global AI ecosystem дээр хатгаасаа гэж маш их хүсэж байна. Тэгэх юм бол бас араасаа олон мянган залуучуудыг бас дагуулсан, үлгэр дуурайл болсон төсөл байгаасаа гэж маш чийсээс өгч байна. Одоо миний жисэндээ энэ байгааг нэг зорилго нь тийм. Одоо манай салбарт чинь нэг гоё юм нь болохоор ингээд мэдсэн сурсан бүтээсэн зүйлээ ерөөсөө биэнд амар хуваалцдаг нуудгүй. Тэгэл нэг гоё юм хийвэл, нээвэл шууд ингээд папер буюу ингээд эрдэм шинжилгээний ажил болоод хэвлүүлцдэг. Тэр нэг юм компани байсан ч, их сургууль байсан ч тэгэл open source буюу юу хийснээ гоё кодыг бүх юм нээлт тавьчихдаг те. Тэр гоё хуваалцдаг. Тийм болохоор ингээд амар хурдан ингээд хөгжөөд ингээд явцдаг ийм гоё салбар байгаа. Тэгээ энэ зүйл нь бол яг манай энэ салбар хамгийн гоё таалагддаг зүйлүүдийн нэг байгаа. Тэрэн шиг би өнөөдөр юу сурсан байна? Би саяны ихтгэл дээр яг энэ эйжентийг би яаж угсраад байгаа гэдэг айгүй тайлбар хуваалцсан байхгүй. Тэгэхээр ингээ энэ яг юу юм яаж ашиглуул яг зүгээр алдаагүй ашиглах юм гэдгээ хуваалцаад бусад дэлгэц маань ингэж гоё хуваалцаж байна. Тэгэхээр хэдүүлээ ингэж бүгдээ гоё мэдлэгүүдээ хуваалцаад хамтдаа хөгжөөд гоё хэвцаа. Баярлалаа. Тэгээд үзээ сууж байгаа бас хүмүүс хэрвээ өөрийн компани дээрээ өөрийн одоо аж ахуй нэгж дээрээ бас гоё ийм гоё хэмэл оюун дэвшлийг суурьдуулдаг гэх юм бол Toro Ezik AI гэдэг энэ гоё домоноор ороод бас холбогдоосоо гэж хүсэж байна. Тэгээд та бүхний хийж байгаа ажилд амжилт хүсье. Dev Summit-д хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа.